намайг Болормоо гэдэг. Би одоо 20 настай Улаанбаатар 7 дахь Адвентист сүмийн гишүүн. Сүмдээ хүүхдийн мэгшээр үйлчилдэг. Би анх Есүс Христэд 10 дугаар анги төгсөх жилээ итгэсэн. Гэхдээ Архангай аймагт сурч исэн. Тэгээд яаж анх орж ирсэн бэ гэхээр Бурхан намайг олон аргаар ингээд өөртөө дууддаг байсан. Тэрийг би мэдгүй байсан юм л л дээ. 9-р ангид байхад манайх Есүсийн талаар сонсч байсан байна. Яасан мэхээр нэг гэр цэглээнд очиод үтсэн л дээ. Яг ямар байдгийг юу ингээд тэгээ очиод үзэхэд ингээ олон хүмүүс ингээд шинэ удаж ирсэн хүмүүсийг гаргаж ирээд тэгээд ингээд өөрийгөө танилцуулаа тэгээ ямар анги асуусан байхгүй. Яг тэрд яасан бэ гэхээр би ямар ч тийм сэтгэлээсээ биш тийм мэдрээгүй Бурхныг зүгээр л юм байдаг юм байна гэдэг олон хүмүүсийн өмнө гарангуудаа би одоо Бурхан те ингээд бүр үнэчээр явхалнаа танаас өвчин ингээд байнга явхалнаа гэд бүр өөрөө ярьснаач хүртэл мэдхээргүй ингээд ярьжсэн. Тэгээ тэрнээс хойш юусоо яваагүй тэрсэндээ тэр үед миний зүрх сэтгэл үнэхээр хаалттай байсан. Тэгээд анх Адвентист сүмд орж ирээ Бурхныг мэдэж авсан. Тэгээд 2 мишнэртэй нөхөрлөө те Бурхан гэж үнэхээр те намайг харилдаг нэгэн байдаг юм байна гэдгийг олж мэдээд тэгээ Бурханд итгэсэн. Одоо Бурхан итгээ 3 дахь жилээ болж байна. Тэгээд дахин төрсөн буюу усан баталгаа өртсөн жил маань 2005 онд тэгээд бараг 1 жил явж байгаад усан баталгаа өртсөн. Тэгээд Бурханыг хүлээж аваад амьдралд маань үнэхээр олон өөрчлөлтүүд гарсан. Бүр би амар муухан байсан те. Тэгээд бүр амар сайжирсан тийм зүйл амьдралд маань байхгүй ч гэсэн үнэхээр те. Миний хувьд бол өөрөө мэдлэхгүй те. Ингээ өөрчлөгдсөн зүйлс маань ингээ амьдралд маань байн харагдчихдаг. Би урд нь зүрх сэтгэлтэй те. Үнэхээр ингээ амар гоцронг байсан. Одоо би л ерөөсөө нэг ингээ арчаагүй те. Ер нь ангидаа тийм одоо номоо те цул дорой гэдэг чинь тийм хүмүүсийн нэг байсан л да. Тэгээд ямар сайн да багш маань ингээл намайг шавар арслан гэ нэрлэдэг. Би бүр тийм амар ингээд хүүхдүүдтэй ч харцдаггүй те. Хаалттай хүүхэд байсан байхгүй. Тэгээд Бурханд итгэснээс хойш би үнэхээр Бурханы хувьд үнэхээр үн цэнтэй юм байна. Бурхан намайг те ямар их хайрлсан юм бэ. Бурхан миний төлөө те миний тэр муха гим нүгэлтэй зангийн минь төлөө те тэр гим нүглээс минь салах гээд өөрийн хүүхэлгээсэн. Яг л тэр зүйл өөрийн үн цэнтэй те ямар тийм хайрлагддаг хүн болох юм бэ. Тэгээд түүнээс хойш би те өөрийн гэсэн үн цэнтэй те хизээч тийм сул дорой байдал гарахгүй. Тэгээ бусдын өмнө те өөрийн гэсэн тийм үн цэнтэй болсон. Энэ зүйл маань бас үнэхээр Бурхан те надад маш гайхалтай өөрчлөлтөө хийж чадсан. Тэгээд одоо болохоор яаж байгаа л да. Улаанбаатар сүмд үйлчилж байгаа. Тэгээ олон зүйл байдаг бүр ингээ амьдрал дээр те гаднаас нь харагддаг те хүмүүсийн мэдгүй зөвхөн өөрөө мэддэг тийм өөрчлөлтүүд гарсан. Одоо хүүхдээ ангийнхаа талаар ярил л да. Энэ үйлчлэлийн талаар Бурхан намайг яг юунд үйлчлээсэ гэж бодсон юм болоо гэж би ингээ боддог байсан хгүй. Тэгэл анх ингээ Бурханд итгээд магтан доонд ингээл үйлчлээ, шабаа зохион байгуулагч гэл ингээл янз бүр юмд үйлчлдэг байсан. Тэгээд яг Бурхан намайг яг ямар зүйлээр ингээд ашиглах гээд байгаа юм болоо гэж зөндөө боддог байсан. Тэгээд одоогоос 2 жилийн өмнө Улаанбаатар сүмдэр ингээл зүгээр сүмдээ ирээл те ингээд зэлбраар тийм гişүн байсан. Тэгээд үйлчлэлийн зан гэж амар хөсдөг. Тэгээд нэг шабат өдөр яасан бэхээр одоо хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой туслах багш хийх хүсэлтэй хүн байл уулзаарай гэдгсэн байхгүй. Тэгээ яагаад ч юм би хүүхдүүдэд ер нь дургүй байдаг байсан. Ингээд хүүхэд гингүүр ингээд нэг ядаргаатай тий ингээд ёо цаашаа яваасаа гэсэн байртай тий. Тийм байсан. Тэгтэл яасан бэхээр тэр шабат өдөр тий яагаад ч би
тийш очиж үзвэл яасэ гэ тий. Тэгээ очиж уулзсан. Тэгээд хүүхдүүд ингээ харьцаж үзэж байгаа байхгүй. Тэгэл хүүхдүүд ингээл тоглол ямар ч юм мэдгүй юм чи яаж заах вэ? Тэгэл тэр өдрийн шабат хичээлэндээ зүгээр ингээ тоглоулаад өөрөө дунд нь ороод тий. Бас л тэр өмчтэй. Яа ямар хэцүү юм энэ ч өстө бүтэхгүй байхаа гэл бодож исэн. Бурхан намайг тий ерөөсөө хүүхдийн үйлчлэлээр дуудаг байхаа гэж бодож исэн. Тэгэл тэрнээс хойшоос ингээл тий тэрүүгээр үйлчлээд тэгээд нэг мэдгэтэл нэг жилийн дараа ингээд өөрийгөө эргээд харахад бурхан намайг нэрээ хүүхдийн үйлчлэлээр дуудсан юм биш тэгээд одоо юу нөгөө нэг хүүхдүүдэд тий шах бүр ингээд хүүхдүүдтэй харьцаад тэднийг тий үнэхээр бурханы тий бурханд хайртай зөв амьдралтай хүн болох юмсан ингээд бүр ингээд хүсдэг болсон. Тэгээ одоо Улаанбаатар сүмийн хүүхдийн ахлагчаар энэ жилээс эхлэн үйлчилж байгаа. Тэгээд Ярамгийн цуглааны гэсэн Ярамгийн хүүхдээ ингээд байна шүү. Миний үйлчлэлтэй үнэхээр бурхан намайг чи хүүхдүүдийг авч яваа тий хүүхдүүдийг ингээ маллаа тий бурхан дээр авчраа гэд яг л энэ зүйлийг одоо бурханаас бүр ингээ мэдрээд яг намайг дууссан юм байна гэд бүр ариун сүнсээр мэдрэгдээд тий бурхан одоо бүр гайхалтайгаар тий бүхий л бүр боломжоор одоо хийж чадах бүхнээрээ тий үйлчлэе гэж үнэхээр шийдвэрээ гаргасан. Тэгээд цаашаа ч гэсэн ер нь хүүхдийнхээ үйлчлэлээр явна гэж бодож байгаа. Тэгээд нэгэн гайхалтай хүчрхэг тий бурхан чамааг хайрлаа тий намааг хайрлаад биднийг мэдхгүй байхад ч гэсэн тий итгэгч биш итгэдэггүйч мууч бай тий ямар ч байсан бид нарыг ингээ хайрлаад байдаг тийм нэгэн хүч байдаг юм байна гэдгийг ингээ мэдхгүй явж байгаа хэрэг харамсалтай. Тийм болохоор хүүхдүүд төдийгүй бусад хүмүүст бурханыг энэ үйлчлэлээр алдаршуулна гэж бодож байна. Бидний зүрхийг шинжлэж